За ер нь бол иргэний зориг ногоон намын нийслэлийн намын хороо өнгөрсөн 10 дугаар сарын 29-ний өдөр ээлжид нийслэлийн намын хорооныхоо ээлжид хурлыг хийсэн. Энэ одоо хурлын үеэр бид нар зөвхөн зарчмын асуудлыг ярьсан. Хувь хүнтэй холбоотой ч юм уу, магадгүй субъектив хандлагатай ямар нэг юм бол огт яриаггүй зөвхөн одоо энэ зарчмын асуудлуудыг ярьсан. За нэгдүгээрт бол одоо та бүхэн бүгдээрээ одоо сайн мэдж байгаа бах сүүлийн одоо 1 сарын хугацаанд энэ иргэний зориг ногоон намын дүрмийг одоо дээд шүүхээс бүртгэхээс татгалзаад 3 дахь удаага одоо татгалцсан байгаа. За 3 дахь удаагач биш. Одоо энэ 4 дахь удаа бол бүр алтан бичигэрсэн тий. Өмнөх одоо тэр зөрчлүүдээ арилгахгүй байгаа учраас танаа намын дүрмийг одоо бүртгэх боломжгүй байна гэдэг агуулгаар одоо ингэ 4 дахь удаа алтан бичигэрсэн. Өмнө нь бол 3 тогтоолт гарсан байгаа. Тэгэхээр бид яагаад ингэ дүрмээ хийж чадахгүй байна вэ гэхээр ерөөсөө л энэ одоо жишээлбэл одоо намын анхан болон дунд шатны удирдлагууд, намын гишүүд, идэвхтэн дэмжигч нар энэ тухай ямар ч мэдээлэл байхгүй байгаа. Жишээлбэл би өөрөө бол хуульч өмгөөлөгч хүн. Гэтэл одоо юу гэдгийг манай намын дүрмийг яагаад бүртгэхгүй байна? Бид ер нь ажлын хэсэг гаргаад одоо бид дүрмээ бичиж чадахгүй байгаа юм уу те? Яагаад энэ улс төрийн намын тухай хуульд энэ одоо дүрмээ нийцүүлээд өгөөд бүртгүүлчих чадахгүй байгаа юм бэ гэдэг нэг юм асуудал яригдаж байна те. Тэгэхээр бидэнд нээлт одоо энэ бүх мэдээлэл хаалттай учраас те энийг нээлттэй болгооч, ил тод болгооч. Яагаад бидний дүрмийг бүртгэхгүй байгаа юм бэ? Ойлгомжтой. Ерөөсөө дээд шүүхээс одоо эрх мэдлийг хит нэг дарагт төвлөрүүлсэн байна гэж байгаа. Өөрөөр хэлбэл босоод тогтолцоо толцсон бүх зүйл дарга таалагдчих, дарга санал оруулж иж одоо дарга батламжилж одоо энэ намын одоо удирдлагын түвшинд ажиллах нь байна л да. Удирдлагын багийг намын дарга санал болгосноор оруулж ирнэ. Мөн одоо дүүрэг, сум, аймаг одоо нийслэлийн удирдлагуудыг бас мөн ялгаахгүй намын дарга батламжилж иж энэ нь өөрөө одоо хүчин төгөлдөр болох тухай ингээд намын дүрмэнд оруулаад байгаа. Гэтэл эн чинь нөгөө бид нар одоо үндсэн хуулиараа тийм үү хүмүүнлэг иргэний арчилсан нийгмийг зохицлон хөгжүүлэх байгаа. Энэ ардчилалгүйгээр бид нар одоо урагшаа нэг ч өдөр алхах боломжгүй байгаа шүү дээ. Гэтэл энэ намын дүрм нь болохоор ингээд дарангууллын шинжтэй эрх мэдлийг хэд төвлөрүүлсэн байна. Энэ нь өөрөө улс төрийн намын тухай хуульд нийцгүй байна гэдэг шалтгаанаар улсын дэд шүүхээс бүртгэхээс татгалзаад байгаа юм аа. За хоёр дахь асуудал юу байсан бэ гэхээр мэдээж эрийг төрөөс одоо намуудад олгож байгаа санхүүжилт те. За энэ дээр бол иргэний зориг ногоон намд өнгөрсөн 5 сарын 20-ны өдөр 455.6 сая төгрөгийг бол шилжүүлсэн байдаг. Гэтэл хамгийн одоо гайхамшигтай нь энэ мөнгө одоо хүртэл манай намын насанд орж ирээгүй байгаа гэдэг мэдээллийг ерхий нарийн бичгийн дарга одоо манай одоо анхан болон дунд шатны удирдлагууд намын гишүүдэд энэ тухай одоо ярьж идэг, хэлж идэг ийм л мэдээлэлтэй. Гэтэл одоо манай нам чинь гишүүдийн татврын мөнгө байгаа, за мөн хандивын мөнгө байгаа, төрийн одоо санхүүжилтийн мөнгө гэдэг тодорхой хэмжээний ингээд юм төсөвтэй байх боловч энэ нь хэрхэн хинт юунд зарцуулагддаг гэдэг нь биднэрт бүх цаг хугацаанд хаалттай байгаа. Энэ нь өөрөө улс төрийн намын тухай хуулийг зөрчиж байгаа, намын дүрмээ зөрчиж байгаа. Тийм учраас гишүүд шаардж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр одоо ингээд дарга болон түүний одоо хамаатан садан одоо ах дүүнэр нь ордон дотор намын хурал гэдэг нэртэй хурал хийж байна. Гэтэл бид нар энд өнөөдөр яг жинхэнэ энэ намын гишүүд анхан болон дунд шатны гишүүд, орон нутгийн гишүүд, тийм үү нийслэлийн намын хорооны гишүүд одоо энэ танхимд хуралдаж байна. Бид нар улсын хурлынхаа гишүүдтэйгээ хамтраад тийм үү юунд болохгүй байгаа, яах ёстой юм одоо бид нар эргээд одоо ингэж яриад байх ёстой юм уу, ямар хариуцлага хүлээлгэх юм, юу шаардах юм бэ гэдэг тухайга энд одоо хэлэлцээд за одоо энэ нөгөө нэг одоо ордон дотор болж байгаа намын даргын одоо ах トゥ хамаатан садныхны дунд болж байгаа энэ их хуралд одоо бид нар шаардлага хөргүүлж байгаа. Энэ шаардлага бол мэдээж хэрэг бид нар энэ намын дүрмээ хуульд нийцүүлээч. Энийг нээлттэй ил тод хилцүүлээч. Намын гишүүдэрээ хилцүүлэх нь чухал байхгүй. Тэрнээс одоо тентний хуулийн компани хөлсөлж аваад намын дүрмээ бичээд нөгөөдхийн дээч бүртгэхгүй байгаа. Энэ намын дүрмийн чинь намын гишүүд хилцээд ярилцаад ингээд батлах хэрэгтэй юм байхгүй да. Тэрнээс биш нэг хуулийн компани мөнгө төлж авчхаад дүрмээ боловсруулна гэж юу ах вэ? Энэ дүрмийн чинь намын гишүүд бид нар
ярилцаж хилцэж батлах учиртай. Гэтэл одоо ингээд энэ ордон дотор намын дүрмтэй холбоотой хилцүүлэг бол өмнөх хурлууд дээр ч гэсэн огт явагдаагүй. Зүгээр бэлэн юм уушаад тэгээд гар өргөдөг юм автомат ингээд хайр цэлгтад оруулаад ирдэг гишүүдийг ийм учир дутагдaltaй байгаа. Тэгээд намын дүрмээ бид нар улс төрийн намын тухай хуульд нийцүүлээд нин яралтай улсын дэд шүүгт бүртгүүлээч. Энэ дээр хамтрая гэсэн ийм шаардлага хөрвүүлж байгаа. Мөн одоо энэ намын санхүүгийн тэр тусмаа нэг татвар төлөгчдийн төсвийн мөнгө 455.5 сая төгрөг ороод ирчихсэн байна. Энэ мөнгийг хууль заасны дагуу зарцуулаач. Энийг одоо нээлттэй ил тод шилэн болгооч. Энэ өөрөө бүр хуулиараа хүртэл тэгээ заагаад өгсөн байгаа. Ил тод нээлттэй шилэн байх хэрэгтэй гэдэг. Тэгээд одоо жил бүрийн 7 сарын 20-нд мөн одоо дараа жилийн 2 сарын 20-ны дотор энэ татврынхаа тайлан мэдээг бол гаргаж өгч явах хэрэгтэй нэг төрийн санхүүжилтийн тухай. Гэтэл одоо энэ санхүүжилт одоогороо ингээд юм хаалттай байж идэг. Уг нь бол хуулиараа нөгөө бид бүгдээрээ мэдж байгаа 3 зориултаар зарцуулагдах ёстой л доо. Нөгөө 50 хүртэлх хувинд тийм үү тухайн санхүүжилтийн мэдээж хэрэг энэ намын үйл ажиллагааг бэхжүүлэх, гишүүдийг одоо нөгөө одоо боловсруулах тий одоо үйл ажиллагаагийн бэхжүүлэхэд одоо хууль сурталчлах ингээд ийм тодорхой ийм хууль заасан зориултаар зарцуулах учиртай юм. Тэгээд энийгээ бид нар шилэн ил тодорхойлооч гэдэг юм шаардлага хөрвүүлж байгаа. За мөн одоо юу гэдгийг энэ намын боловсон хүчний асуудал дээр бас тий бид нар чинь одоо Иргэний зэрэг ногоон намын хувьд бол байгаль орчны яам гэдэг энэ салбар өөрөө манай одоо мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидний хувьд одоо ийм алтан том боломж завшаан гарсан гэж үзсэн боловч энэ зөвхөн одоо Батбаатар гэдэг хүнийг тий энэ сайдыг ажлын байраар хангасан л үйл явдал болоод өнгөрчлөө л дөө. Яг үнэндээ одоо юу гэдгийг энэ намын боловсон хүчнийч гэдэг юм уу үүгээрээ дамжуулаад одоо намын боловсон хүчнийг тодорхой салбаруудаа тий одоо яг энэ салбартаа ингээд нэгэнт бид нар одоо энэ яамыг аваад тийм үү сайдаар нь хэрвээ ажиллаж байгаа бол бас намынхаа боловсон хүчнүүдийг энэ тодорхой салбаруудад нь мэргэжлийн боловсон хүчнүүд маш их байгаа. Энэ хүмүүсээ байршуулад үүгээрээ дамжуулаад энэ намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм зүүгээрээ ийм л байх ёстой. Гэтэл одоо өнөөдрийн бодит байдал дээр одоо энэ байгаль орчны яамтай холбоотой маш их ноцтой баримтууд бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн захим сүлжээгээр нэлээд гарч ирнэ л да. Бас авилгатай тэмцэх газарч бас шалгагдж байгаа асуудлууд бас байх шиг байна. За Иргэний зориг ногоон намын тэргүүн дэд дарга Батбаатар гэдэг хүн бол бас яг энэ төрийн санхүүжилттэй холбоотой 455 сая төгрөгийн хууль бусаар зарцуулсан байж болзошгүй байна гэдэг үндслээр авилгатай тэмцэх газар одоо энэ тухайн мөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдүүдийг авилгатай тэмцэх газар шалгуулахаар өгсөн байгаа. Энэ шалгалтын үйл ажиллагаанаас явагдаж байгаа юм байна лээ. Одоо тэгээд яах вэ? За бид шаардлага хөргүүлнэ. Энэ шаардлагыг анх удаа хөргүүлж байгаа юм бол биш. Энэ шаардлагыг одоо бид удаа дараа хөргүүлсэн. Өмнө нь одоо бас нийслэлийн намын хорооны хурал 10 сарын 29-ний өдөр болоод мөн ялгаагүй бас энэ 3 заалт бүхий шаардлагыг хөргүүлсэн. За энийг одоо бид дахиад одоо бүр ингээд энэ орон нутгатайгаа хамтраад анхан дунд чатны бүх гишүүд хамтраад улсын хурлын гишүүдтэйгээ хамтраад намын даргад одоо энэ шаардлагыг дахин хөргүүлж байгаа. За хэрвээ энэ одоо шаардлагыг биелүүлэхгүй хүлээж авахгүй ямар нэгэн хариу өгөхгүй бол бид дараагийнхаа одоо дүрм заасан арга хэмжээгээ одоо авахаас өөр аргагүй юм нөхцөл байдлууд үүсэж байгаа гэсэн үг. Энд байгаа намын гишүүд одоо ордон дорж байгаа хурал руу орох юм уу, орохгүй юм уу? Одоо аль нь яг аль биесны хурал гэж ойлгох вэ? За одоо ер нь бол ордны хурал бол одоо нэг үг л хэлээ тий одоо Батбаатар намын дарга түүний ах トゥ хамаатан садан тий түүний найз нөхөд одоо ингээд гэр бүлийн ойр тойрных нь хүмүүсийн хурал болж байгаа тий мөн одоо энд бол яг одоо түрүүн Наран Туяа Нара гишүүн Батбаатар гишүүн ч гэсэн хэлж байгаа шиг тий энд бол манай жинхэнэ намын гишүүд байна гэд энэ нам чинь одоо нэг гэр бүлийн нам биш шүү дээ энэ чинь үзэл бодол итгэл үнэмшлэрээ нэгдсэн маш олон хүмүүсийн нэгдэл тий энэ нам баггүй тэрнээс одоо нэг гэр бүлийн нам биш гэдгийг би одоо өмнө ч бас хэлсэн. Тэгээ энэ удаа ч гэсэн бас хэлмээр энэ байр суурин дээр бол хатуу зогсноо. За баярлалаа.